Доктор Чарлз Стенлийн Библийн хичээлээр бэлтгэн хүргэдэг хамтдаа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Хэрв та сансрын пуучин хөөрхийг харж байсан бол дэлхийн татах хүчийг даван гарч сансарт хүрэхийн тулд ямар их хүч шаарддгийг харсан байх. Одоо энэ зөвлөлийг өөрийнхөө амьдралтай холбоод бодоод үзээрэй. Бидний хувьд нөхцөл байдлынхаа хүлээсээс салж чадалгүй Христийн итгэгч бидэнд амласан эрх чөлөө баяр баясгалантай тэрэл амьдрал руу нэвтрэн орж чадахгүй байгаа юм шиг санагдах үе олонтоо тохиолддог. Гэвч энд бид нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй юм. Бидэнд тулгарч буй саад бэрхшээлийг даван туулахад хэрэгцээтэй бүх хүч чадал Есүс Христийн дотор бидэнд аль хэдийн өгөгдсөн байдаг. Үнэхээр Есүс Христ бол бидний хүч чадлын их булаг юм. Тиймээс хамтдаа нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар эзний энэхүү шавхагдшгүй хүчийг хэрхэн хүлээн авч өөрсдийнхөө хэрээс хэтэрсэн тэрэл хүч чадлаар итгэлийн амьдралаа хэрхэн туулах вэ гэдгийг доктор Стенли бидэнд хэлж өгөх болно. Ингээд доктор Стенлиг өгтөн авцгаая. Бурхан бидэнд хайртай учраас заримдаа бидний амьдрал тохиолдож буй олон зүйлийн цаад учир шалтгааныг бидэнд илчилж өгдөггүй юм. Тэр дундаа ирээдүйд биднийг хүлээж буй тэр бүх саа дотгор зовлон бэрхшээл, сорилт уруу датлахыг бидэнд урьдаас хэлдэггүй. Зарим тохиолдолд тэр бидэнд удахгүй болох зүйлсийн талаар ямар нэгэн дохио өгдөг бол ихэнх тохиолдолд бидний амьдралд тэр бүх зүйлс гэнэт тохиолддог юм. Тиймээс Христэд итгэгчид бидний хувьд итгэлийн амьдралдаа тасралтгүй өсөж төлөвшсөр байх нь чухал юм. Учир нь тэгж байж бид энэ амьдралд маань ямар ч зовлон бэрхшээл тулгарсан бай. Бид тэр бүхэнтэй нүур тулахдаа бид бэлэн байх юм. Зарим хүмүүс зовлон бэрхшээлтэй нүур тулснаас болоод эцсийн дүндээ итгэлээ орхидог юм. Ийм хүмүүс уур уцаартай хатуу ширүүн нэгэн болж хувирдаг. Тэд бурханд болон бусдад уурлаж өөрсдийгөө бусдаас тусгаарлан яхир зантай нэгэн болж хувирдаг юм. Ийм хүмүүс ихэвчлэн амьдралаа гутран хандлага дотроо дуусгадаг юм. Харин эсвэргээрээ зарим хүмүүс амьдралын хүнд хэцүү нөхцөл байдлыг туулан гарах үед тэдний бурхантай харилцах харилцаа нь улам бүр батжиж, итгэл нь улам бүр хүчрэгждэг юм. Бурханы үгийг болон түүний арга замуудыг ойлгох ойлголт нь улам бэхжиж тэлж, зүрх сэтгэлээ бурханы хайраар дүүргэж чаддаг юм. Тэгвэл адилхан зүйл тэдгэр хүмүүст яагаад хоёр өөр үр дүнг авчирдаг юм болоо? Тэднийг нөхцөл байдалд ингэж хоёр өөрөөр хандахад юу хүргэсэн юм бэ? Энэ асуултын хариулт нь тэдгээр хүмүүс хүч чадлын их сурвалжаа олж мэдсэн үү үгүй юу гэдэгт л оршиж байгаа юм. Тиймээс өнөөдөр би та бүхэнтэй Библийг нэгэд 2 дугаар Коринт загтлыг гаргаарай гэж хүсэж байна. Энэ загтлыг бичсэн Илч Паул бол өөрийнхөө хүч чадлын хэмжээ хязгаарыг бүрэн ухаарч өөрийн хэр хэмжээнээс хэтэрсэн нөхцөл байдлыг хэрхэн Бурханы хүчээр даван гарахыг ойлгож мэдсэн нэгэн байгаа юм. Ингээд хамтдаа 2 дугаар Коринт номын 1-р бүлгийн 8-аас 11-р ишлэгийг харъя. Танд би эндээс дуудаж өгье. Ах トゥ нараа, Азад байхад бидэнд учирсан зовлон, хүч чадлаасаа хэтэрсэн хүнд дарамтад байснаас амьд үлдэх гордлого тасарсныг ч та нар эс мэдхийг бид хүсэхгүй байна. Гэхдээ бид өөрсдөө үхлийн ялдур байсан өөрсөддөө бус. Харин үхсдийг амьлуулдаг Бурханд найдахын тулд билээ. Тэр биднийг тийм сүрхий үхлээс аврагч болно. Тэр биднийг аврагч болно гэдэгт бид түүнд найддаг юм. Тиймхүү гуйлтаараа та нар бидэнд туслан олон хүний залбирлаар бэлгэн соригдсноор бидний өмнөөс талархал өргөгднөө гэж хэлсэн байна. Илч Паулийн хувьд тэр бол хүнд хэцүү асуудал зовлон бэрхшээлийг маш сайн мэддэг амьдралынхаа туршид олон саад бэрхшээлийг даван гарсан нэгэн байсан юм. Тэр утгаараа бидний амьдрал зовлон бэрхшээл тулгарвал бид ямар хариу үйлдэл үзүүлэх ёстойгч тэр сайн ойлгож ухаарсан нэгэн байгаа юм. Үннийг хэлэхэд бидний итгэлийн амьдралч бас бидний хэрээс хэтэрсэн тийм их хүч чадал шаардлагатай болох үе ирдэг юм. Тэгвэл тэр тохиолдолд бид ямар хариу үйлдэл үзүүлэх вэ гэдэг нь маш чухал байгаа юм. Тиймээс хамтдаа Илч Паулийн хэлсэн хэд хэдэн үгийг эргүүлэн харцгаая. Ингэж хэлсэн: ах トゥ нараа, Азад байхад бидэнд учирсан зовлон, хүч чадлаасаа хэтэрсэн хүнд дарамтанд байснаас амьд үлдэх гордлого маань тасарсан гэж та нар эс мэдхийг бид хүсэхгүй байна гэж 8 дугаар ишлэлдэр Паул бичсэн байгаа юм. Энд хүч чадлаасаа хэтэрсэн хүнд дарамт байсан гэж хэлсэн. Паулийн онцгойлон хэлсэнг бид харж байна.
Өөрөөр хэлбэл энэ нь зүгээр нэг ханаа том туссан эсвэл жижиг сажиг аар саархан асуудалтай тулсан хэрэг биш. Харин ч өөрийнхөө хүч чадлаас хитийдсэн их дарамтанд дор орсон гэдгээ Паул дурдсан байна. Тухайн үед хит хүнд ачаа ачснаас болж живж байгаа хөлөг онгоцыг дүрслэхдээ энэ үгийг ашигласан байж магадгүй юм. Товчхондоо бол Паул өөрийнхөө хүч чадлыг хэмжиж үзээд мөн өөртөө тохиолдож буй бүхнийг харьцуулж хараад дотроо энэ бүх бэрхшээл миний хэрээс хэтэрсэн байна. Миний хүч чадлаас давсан байна гэж дүгнэж хэлсэн байгаа юм. Тийм учраас тухайн үед амьд үлдэх гордлого маань тасарсан гэж Паул онцолсон. Өөрөөр хэлбэл тухайн үед Паул өөрийгөө удахгүй үхэх нь байна гэж бодсон байна гэсэн үг. Тиймээс бид Паулыг бидний бодож төсөөлж чадах бүхий л зовлон бэрхшээлийг өөрийн биеэр амсаж үтсэн хүн гэж дүгнэж болно. Тэр бол далайн иргдээр амранга бурханд талархан залбирч байсан нэгэн биш, харин бурхны өөрт нь даалгасан ажлыг хийхин тулд байнгын зөрчил, тэмцэл тунд амьдарч байсан нэг юм. Магадгүй та Паулын бичсэн бүхнийг уншаад энэ бүхэн чинь аль 2000 жилийн тэртет болсон шүү дээ. Одоо цаг бол өөр. Бүх юм өөрчлөгдсөн гэж бодож байж болох юм. Тэгвэл би танд хэлье. Энэ бүх хугацааны туршид маш олон зүйлсүүд өөрчлөгдсөн байж болно. Гэхдээ бүхэл хугацааны туршид өөрчлөгддөггүй зүйлс мөн олон байдгийн. Өнөөдөр гим нүгэл өөрчлөгдөв. Сорилт уруу татлаг өөрчлөгдөв. Зовлон бэрхшээл, саад дотгор, дайсны дайралтууд ч өөрчлөгдөв. Зүгээр л эдгэр зүйлс өрнөж буй цаг үе нь өөр болсон. Тиймээс өнөөдрийн та бидэнд ч бас тухайн үеийн элч Паул шиг хэрээс хэтэрсэн гимээр хүнд хэцүү нөхцөл байдлуудтай тулах тохиолдол гардаг гэсэн үг юм шүү. Тэр тохиолдолд бид оюун санаа, сэтгэл зүй, бие махбод, сэтгэл хөдлөл, сүнслэг байдлын хувьд өөрийнхөө хэмжээнээс хэтэрсэн эрч хүч энергийг гаргах шаардлагатай болдгийм. Магадгүй та дотроо тэр хүн намайг дэндүү олон удаа зовоолсон. Одоо надад цаашид тэр хүнийг уучлах ямар ч тэнхэл алга гэж та бодож үйж болох юм. Эсвэл та маш хүнд хэцүү нөхцөл байдалтай нүүр тулаад дотроо надад үүнийг тисэж твчих ямар ч тэнхэл алга гэж бодож үйж болох юм. Эсвэл таны орж хоод байгаа нөхцөл байдал танаас маш их төвчээрийг шаардаж үйж болох юм. Тэгвэл Илч Паул дээрх ишлэлийг бичгтээ яг л ийм байдалд орсон байсан гэж та ойлгох хэрэгтэй. Түүнд ч бас гарах ямар ч гарц байхгүй юм шиг санагдаж байсан. Тийм учраас Паул хүч чадлаасаа хэтэрсэн хүнд дарамтанд байснаас амьд үлдэх гордлого мань тасарсан юм а гэж хэлсэн байна. Тэгвэл ийм нөхцөл байдал бидний хүн нэг бүрт эрт өрөө хизээ нэгэн цагт тохиолдог шүү дээ. Гэхдээ тийм байдалд орох үедээ бидний асуух ёстой эхний асуулт бол Бурхан намайг үнэхээр хэрээс минь хэтэрсэн тэсвэрлэхийн аргагүй нөхцөл байдалд орохыг зөвшөөрнө гэж үү гэсэн асуулт юм. Гэхдээ энд бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Аливаа хүн бие махбод, эрүүл мэнд, амь насны аюултай нөхцөл байдалд байгаа бол, тийм нөхцөл байдалд орсон байгаа бол тэр бүхнийг тисэх, твчих биш, харин тэндээс холдох хэрэгтэй. Энэ бол тис өөр тохиолдол юм шүү. Харин би энд арай өөр төрлийн хүнд хэцүү нөхцөл байдал, бэрхшээл, зовлонгийн талаар ярьж байгаа гэдгийг та зөвөр ойлгоорой. Илч Паулийн хувьд тэр бүх хүнд хэцүү нөхцөл байдал дундаасаа Бурханд хандан залбирч, Бурхан минь, та надад таны сайн мэдээг тунхаглах дуудлагыг өгсөн шүү дээ. Та намайг Дамаск орох замд өөртөө дуудсан. Та надад харь үндэстнүүдэд сайн мэдээг тунхаглах дуудлагыг өгсөн. Гэвч надад цаг ямагт зовлон бэрхшээл тулгарсаар байна. Миний хаа явсан газарт Юудын шашинтнууд намайг хавчиж байна. Миний амнаас байнгын аюул занал дунд байна. Тиймээс хэрвээ та надаар дамжуулан сайн мэдээг тунхаглуулмаар байгаа юм бол энэ бүх зовлон арилгаж өг. Үгүй бол би боллоо. Паул ингэж залбирсан болов уу? Эсвэл ингэж залбирсан бол яах байсан бол? Гэвч тэр ингэж огтхон ч залбираагүй. Магадгүй танд ч бас Бурханд хандаад, Бурхан минь би энэ нөхцөл байдлыг тисэхгүй. Та ямар нэг юм хийгээчтэй. Энэ бүхнийг зогсоогоод өгөөчтэй гэж залбирах үе тулгарч байсан байх. Харамсалтай нь өнөөдөр маш олон хүн ийм нөхцөл байдал донд амьдарч байна. Тэгвэл ийм байдалд орсон бол бид яах ёстой вэ гэдгийг Илч Паул дээрх ишлүүдээр дамжуулан бидэнд хэлж өгсөн юм. Товчхондоо бол бидний хэрээс хэтэрсэн гимээр нөхцөл байдлыг даван туулах тэр агуу хүч чадлыг Бурхан бидэнд Есүс Христийн дотор аль хэдийн өгсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл бидний хувьд амьдралдаа тулгарсан ямар ч нөхцөл байдалтай зоригтойгоор нүүр тулж хэрээсээ хэтэрсэн гимээр хүч чадлыг гарган ялалт байгуулах тэр хүч Христийн дотор бидэнд өгөгдсөн юм. Илч Паул үүнийг маш сайн ойлгож байсан.
Тийм учраас 9-р ишлэлд ийхүү өгүүлсэн юм. Гэхдээ бид өөрсдөө үхлийн ялдур байсан өөрсөддөө бус харин үхсдийг амьлуулдаг Бурханд найдахын тулд билээ. Одоо намайг анхааралтай сонсоорой. Энэ хэсгээс бид амьдралын хамгийн хүнд хэцүү нөхцөл байдал донд хэрхэн урагш алхасаар байх вэ гэдэг чухал зарчмыг харах болно. Хэдийгээр бидний амьдралд унаж босох үе тохиолдог боловч Бурхан минь та хаана байна гэж асуумаар санагдах үе ирж болох ч тэр бүхэнд гарах гарц бий. Энэ бол Бурханаас бидэнд өгсөн гарах гарц юм. Энэ бол итгэлийн амьдралдаа тохиолдсон аливаа хүнд хэцүү нөхцөл байдлыг ялан дийлэх, ингэхдээ амар тайван баяр хөөрөө алдахгүй байх хамгийн гайхамшигтай арга зам юм. Тэгвэл тэр арга зам чухам юу болохыг Илч Паул бидэнд хэлж өгсөн байна. Учир нь тэр өөрөө үүнийг маш сайн ойлгосон нэг юм. Гэхдээ тэр үүнийг анханасаа ойлгосон байсан болов уу? Үгүй гэж би бодож байна. Тэр яг л бидэнтэй адил алдаж онож байж, амьдралаараа амсаж, ойлгож, мэдэж авсан байж таарах нь. Харин бидний хувьд Илч Паул гэдэг билээхэн үлгэр жишээ байгаа нь үнэхээр сайн хэрэг. Тэгвэл Илч Паул юу гэж хэлсэн бэ? Тэр хамгийн түрүүнд хүч чадлаасаа хэтэрсэн гэж хэлсэн байна. Тэгвэл бидний хүч чадлаас хэтэрсэн илүү агуу хүч чадлын талаар ярихдаа Паул хэний тухай ярьж байсан юм бэ? Мэдээж Бурхны хүч чадлын талаар ярьж байсан юм. Эфес номын 6-р бүлгийн 10-т Илч Паул эзэн та түүний хүч чадлын агуу хүч дотор хүчтэй байх тун хэмээн уриалсан байдаг. Тэгвэл энд Паул яг ямар хүч чадлын талаар ярьж байна вэ? Аливаа хүнд бие махбод сэтгэл санааны тодорхой хүч байдаг. Зарим хүмүүс илүү хүчтэй байдаг бол зарим нь арай бага хүчтэй байдаг юм. Гэхдээ энэ бол хүний хүч. Тэгвэл хүний хүчээс хэтийдсэн агуу хүч байдаг гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Энэ бол Бурхны хүч. Харин Бурхны энэ хүч Есүс Христийн дотор итгэгч бидэнд өгөгдсөн байна. Улмаар бидний амьдралд хэрэгтэй болох яг тэр цагт тэр агуу хүч бидэнд өгөгддөг байна. Жухамдаа энэ л хүчээр бид амьдралдаа тулгарсан аливаа асуудалтай зоригтойгоор нүүр тулж, ялан дийлж чаддаг юм. Тиймээс хэрвээ бидний дотор Бурхны тэр хүч байгаа бол бидний өмнө юу тулгарх нь ерөөсөө чухал биш болж хуурна гэсэн үг. Тэгвэл Илч Паул итгэлийн амьдралдаа Бурхны энэ л хүчийг дахин мэдэрч байсан гэсэн үг юм. Хамгийн гайхамшигтай нь Илч Паулд мэдрэгдэж байсан тэр агуу хүч өнөөдөр та бид хоёр буюу Христэд итгэх итгэлээр дамжуулан Бурхны хүүхэд болсон бид бүхэнд өгөгдсөн байгаа юм. Илч Паулын хувьд өөрийнхөө Христ хэтэрсэн тэр их ачаа дарамтыг даван гарахдаа Есүс Христийн хүчээр давсан гэдгийг ойлгож ухаарсан. Ингэхдээ тэр хүч бол Есүс Христийг үхлээс амьлуулсан тэрл хүч гэдгийг бүрэн дүүрэн ухамсарласан байсан юм. Гэвч Христэд итгэж бидний хувьд нэг асуудал байдаг нь одоогоос 2000 жилийн тэртет болж өнгөрсөн тэр агуу ялалтыг өнөөдрийн итгэлийн амьдралтайгаа холбож хүлээж авах тал дээр л бид дутагдaltaй байдаг юм. Гэхдээ бид итгэлийн амьдралдаа ялалт байгуулахыг хүсэж байгаа бол үүнийг хийхээс өөр аргагүй юм шүү. Учир нь Христэд итгэгчид бид итгэлийн амьдралыг өөрийн хүчээр туулах ямар ч боломжгүй юм. Илч Паул ч үүнийг хамгийн сайн мэдэж байсан. Тийм ч учраас Илч Паул өөрийнхөө хүч чадлын их сурвалжийг Бурхан ба Христ юм а гэдгийг тодорхой өгүүлсэн байна. Энэ юу гэсэн үг юм бэ? Товчхондоо бол та бид Есүс Христийг аврагч эзнээ болгон итгэлээрээ хүлээн авах үед тэр ариун сүнсний оршихуугаар дамжуулан бидний дотроос амьдарч эхэлдэг юм. Үнэн дээр Христэд итгэсэн хүн бүр ариун сүнсийг хүлээж авдаг. Тэгвэл энэ юу гэсэн үг юм бэ? Энэ нь ариун сүнсээр дамжуулан Бурхан ба Христ бидний дотроос амьдарч байна гэсэн үг юм. Тэгвэл өнөөдөр ариун сүнсээр та бидний дотор байгаа тэр Бурхан Христ өчигдөрч өнөөдөрч мөнхөд хിവэрэ байгаа юм. Тиймээс Илч Паулын цаг үед хийж байсан зүйлсээ тэр одоо ч хийж байна. Тиймээс бидний амьдралд тулгарсан аливаа зовлон бэрхшээлийг даван туулж ямар ч үед баяр хөөртэй амар тайван итгэл найдвараар дүүрэн байх тэр агуу хүч бидэнд өгөгдөө зогсохгүй. Яг одоо Есүс Христийн амьд оршихуугаар дамжуулан бидний дотор оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл Бурхан бидэнд хүчийг өгөхийн тулд Тэнгэрээс ямар нэгэн хүчийг тухай бүрд нь буулгаж байдаг юм биш. Харин тэр хүч бидний дотор аль хэдийн оршин байна гэсэн үг юм. Тийм ч учраас баригдахынхаа өмнөх шөнө Есүс шавнартаа тэднийг хизэж орхихгүй гэдгээ тодорхой хэлсэн юм. Шавнар нь сул дорой гэдгийг тэд өөрөөс нь урууж нүүр бууруулах болно гэдгийг Есүс сайн мэдэж байсан. Гэвч тэр Иоханны 14:18-аас 21-т шавнарт ийхүү айлтсан байдаг. Би танд дуудаж өгье. Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би
Би та нар руу ирнэ. Жаахан байцнад ертөнц намайг дахиж харахгүй. Харин та нар намайг харна. Учир нь би амьд байдаг агаад та нар амьдрах болно. Би эцэг дотроо та нар миний дотор. Би та нарын дотор байхыг та нар тэр өдөр мэдэх болно гэж хэлсэн. Мөн Иохан номын 14, 15, 16 дугаар бүлгүүдэд эзэн Есүс нэг зүйлийг дахин давтсан байдаг юм. Эдгээр бүлгүүд бол Библийн шин гэрээний хамгийн гайхамшигтай бүлгүүдэд зүй ёсоор багтдаг юм. Учир нь эдгээр бүлгүүдэд эзэн Есүс шав нартай хандан дахин урам өгч өөрийнх нь оршихуй болон түүний хүч чадал Есүсийг тэнгэрөө дотсон хойнч тэдэнтэй хамт байсаар байх болно гэдгийг дахин сануулсан байдаг юм. Тэр шөнөдөө баригдан цовдлогдох болно гэдгээ Есүс сайн мэдэж байсан. Мөн тэр эцэгтэй отготон шавнар нь тэрнийг харахгүй болно гэдгийг ч тэр сайн мэдэж байсан. Жухамдаа тийм л учраас Есүс шавнараа зоригжуулж би та нарыг орхихгүй гэж батлан хэлсээр байсан юм. Шавнар нь сулдроо гэдгийг. Тэд түүний хэрээс хэтэрсэн хүнд хэцүү нөхцөл байдлуудаа нүүр тулах болно гэдгийг эзэн Есүс сайн мэдэж байсан. Ариун сүнсний тусалцаагүйгээр тэд итгэлийн амьдралдаа ялалт байгуулж чадахгүй гэдгийг ч тэр сайн мэдэж байсан. Тийм учраас Есүс шавнартаа ариун сүнсээ өгөх болно гэж амласан юм. Тэгвэл тэр л амлалтын ариун сүнс өнөөдөр Христэд итгэгч хүн нэг бүрийн дотор оршсоор байна. Мөн тэр л ариун сүнсний хүчээр бид амьдралдаа тохиолдсон ямар ч нөхцөл байдлыг бид даван туулж чадах юм. Тиймээс Илч Паул Библийн өөр олон хэсгүүдэд Христэд итгэгчид бидний хүчтэй байхыг сануулсан байдаг юм. Жишээ нь Эфес номын 6-гийн 10 дээр эзэн ба түүний хүч чадлын агуу хүч дотор хүчтэй байх тун гэж уриалсан бол 2 дугаар Тимотийн 2-ын 1 дээр эзэн Есүс Христэд буй нэгүслэр зоригтой бай гэж сануулсан. Мөн бидний сайн мэдэх өөр нэгэн ишлэл бол Филиппон номын 4-ийн 13 дээр Илч Паулын гэсэн намайг хүчрхжүүлэгч түүгээр би бүгдийг хийж чадах болно гэж тунхагласан байгаа юм. Тэгвэл Паул энэ бүхнийг анханасаа мэдэж байсан болов уу? Үгүй ээ. Тэр бидэнтэй л адилхан алдаж онож байж энэ бүхнийг ойлгож авсан гэдэгт би итгэлтэй байна. Яагаад гэвэл Есүс Христийн хүч чадлаар би бүгдийг хийж чадна гэж энэ бат итгэлийг тэр өөр амсаж үзэхээс нааш хизээч итгэлтэйгээр хэлж чадахгүй байх байсан юм. Хүнд хэцүү нөхцөл байдалтай нүүр тулж байж тэр нөхцөл байдал донд Христэд итгэж найдан түүний хүчээр тэр бүхнийг даван туулсны дараа сая бид Илч Паулийн нэгэн адил намайг хүчрхжүүлэгч түүгээр би энэ бүгдийг хийж чадсан юм чадна гэж итгэлтэйгээр тунхаглаж чадах юм. Жухамдаа тийм учраас л заримдаа Бурхан биднийг хэрээс минь хэтэрсэн мэт санагдах тэр хүнд хэцүү нөхцөл байдлуудтай нүүр тулахыг зөвшөөрдөг юм. Учир нь тэгж байж бид Христийн хүч чадал бидний амьдралд бүрэн хангалттай гэдгийг бүрэн дүүрэн ухаарч чаддаг юм. Бид энэ талаар ном зохиолоос уншиж, эсвэл хэн нэгнээр заалгаж болгоч, өөрсдөө амьдралаараа амсаж үзэж байж сая үүнийг бүрэн дүүрэн ухаардаг юм. Заримдаа хүмүүс энэ ишлэлийн утгыг буруу ойлгож, буруу тайлбарладаг. Энэ ишлээс үзвэл та бидний хийж чадах зүйлд нэг хязгаар байгааг харж болно. Тэр нь юу вэ? Энд намайг хүчрхжүүлэгч түүгээр би бүгдийг хийж чадна гэж тодорхой хэлсэн байна. Бидний хүч чадал зөвхөн эзэн Христээс ирэх учраа эзэн Христийн хүслээс гадуурх зүйлд энэ хүч өгөгдөхгүй гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл бидэнд Христийн дотор бүх хүч чадал өгөгдсөн. Гэхдээ энэ хүчийг бид зөвхөн түүний хүслийн дагуух үйлсэд л хэрэглэх боломжтой. Тэгвэл энэ нь юу гэсэн үг юм бэ? Бурхан таныг ямар нэгэн ажил дуудсан бол танд ямар нэгэн ажлыг даалгасан бол тэр ажил хичнээн хүнд хэцүү байсан ч хамаагүй тэр ажлыг хийх хүч чадлыг Бурхан танд гарцаагүй өгөх болно. Тийм учраас хүнд хэцүү асуудал тулгарх үед түүнээс үхэн хатан зүхтаах нь Бурханы хүүхдүүд бидний энэ тэргүүний сонголт биш ээ. Хэрвээ бид айд сандарч зүхтах юм бол үүгээрээ миний аврагч сулдроо гэж хэлж байгаатай адилхан юм. Гэхдээ би өмнө хэлсэн зүйлээ дахин давтан хэлмээр байна. Хэрвээ таны туулж байгаа нөхцөл байдал чинь таны амнаас эрүүл мэндэд халгаатай байгаа бол та тэр нөхцөл байдлаас холдох зүйтэй. Энэ тохиолдол бол тусдаа асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй шүү. Тиймээс Христэд итгэгчид бид Есүс Христийн хүч чадлаар амьдрч сурах хэрэгтэй байна. Учир нь Библи бидэнд үүнийг сургасан юм. Энэ бол бодит үнэ. Хэрвээ Христийн сайн мэдээ миний амьдралд практик байдлаараа үр нөлөөгөө өгөхгүй бол Библи худлаа байна гэсэн үг. Хэрвээ тийм бол бид цагаа алдаад байлгүй. Библийг хаагаад
мөрөөхөөсөн дээр. Гэвч бүтээгч Бурхан эзэн Христийн хүч чадал үнэхээр бодитоогоор бидний амьдралд үр нөлөөгөө үзүүлдэг юм. Түүний хүч чадал биднийг аливаа хүнд нөхцөл байдлыг даван гаргахад бодитоор тусалдаг юм. Үүнийг би амьдралаараа амсаж үзсэн. Таач бас амсаж үзээсэй гэж хүсэж байна. Учир нь тэр бол амьд Бурхан. Тэр хаа нэгтээ хадан булшинд хэвтэж буй үхсэн аврагч биш. Тэр бол амьд Христ. 2000 жилийн тэртет агуу үлсээ бүтээж байсан. Христийн хүч чадал одоо ч хിവэрэ байгаа юм шүү. Тэр хүч чадал нь та бидний амьдралд тулгарсан ямар ч хүнд хэцүү асуудлууд, зовлон бэрхшээл, хавчлаг дарамтаас илүү агуу юм. Тэр л агуу хүчээр бид итгэл дотроо өсөж, Бурхан дотор төлөвшөж, эзэн Христтэй адил дүр төрхийн дагуу шинчлэгцээр байдаг үлээ. Бидний амьдралд хүнд хэцүү асуудлууд тулгардагч тэр бүхнийг ялан дийлэх арга замыг Бурхан бидэнд хангаж өгсөн байна. Харин тэр цорын ганц зам бол Есүс Христ юм. Үнэхээр Есүс Христ бол бидний амьдралд тохиолдсон ямар ч хүнд хэцүү асуудлаас илүү агуу хүчтэй гэдгийг доктор Стенли өнөөдөр бидэнд сануулж байна. Тиймээс ч Бурхан бидний амьдралд тулгарсан аливаа зовлон бэрхшээлээр дамжуулан биднийг төлөвшүүлж, бидний дотор бурханлаг зан чанарыг бий болгодог байна. Өнөөдөр маш олон итгэгчид сэтгэл зүйн хувьд хүнд дарамт үүрч амьдарч байна. Харамсалтай нь тэд энэ хүнд ачаанаас салж, Есүс Христийн дотор бидэнд өгөгдсөн гайхамшигтай амар тайван, эрх чөлөөг хүлээн авахаас татгалзаж амьдарсаар байна. Тэгвэл энэ цагийн төгсгөлд би та бүхэнд иш үзүүлэгч Исаягаар дамжуулан бидэнд өгөгдсөн нэгэн гайхамшигтай үгийг сануулахыг хүсэж байна. Исая 61-ийн 1-3. Над дээр эзэн Бурханы сүнс байна. Учир нь зовгсдод сайн мэдээ хүргэж, шаналсан зүрхтэйг нь эдгэн, олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглаж, хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд намайг эзэн тусалсан юм. Намайг тэр илгээсэн юм. Мөн эзний тааламжид жил Бурханы маань өшөө авах өдрийг тунхаглан, бүх гашуудагчийг тайвшруулан, Сионд гашуудагсдад үнсний оронд гоёл чимгийг, гашуудлын оронд баяр хөөрийн тусыг, гасланд сүнсний оронд Магдалины хувцас өгөхийг тогтоохын тулд бөгөөд түүнийг алдаршуулахаар тэднийг зөвхт байдлын царснууд эзний суулгац гэж нэрлэхийн тулд болоо. Амен. Бурханд тэмүүлсэн сэтгэл хүмүүсийг энэрх зөрхөөр амьдрахад туслах номлогч доктор Чарлз Стенлигийн хамттай нэвтрүүлэг сонсогч танд хүрлээ. Нэвтрүүлгийг дахин сонсохыг хүсвэл Итгэл радио.com-оор зочлоорой. Бидэнтэй холбогдохыг хүсвэл 8085 99 тэгтэг дугаард хандаарай.